Нийгмийн эгэх хариуцлага гэж юу вэ? Нийгмийн эгэх хариуцлагын тухай ойлголтод засаглалын үйл ажиллагаанд иргэдийг өргөнөөр татан оролцуулах үзэл санаанаас үүдэн бий болж хөгжиж байгаа үйл явц юм. Нийгмийн сайн сайхан байдлыг бий болгоход чиглэсэн үүргээ төр хэрхэн биелүүлж байгаад иргэний нийгмийн байгууллагын зүгээс хяналт тавих, төрийн үйл ажиллагаанд бүтээлчээр оролцож засаглалын хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах үйл явцыг нийгмийн эгэх хариуцлага хэмээн тодорхойлжээ. Нийгэм бол хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны түүхэн ясаар хөгжиж буй хэлбэр. Харин эгэх нь эргэж буцах буюу харилцан бие биедээ үйлчлэх хоёр талын харилцаа. Хариуцлага бол хүмүүсийн эрх үүргээ ухамсарлах чадвар юм аа. Тэгвэл нийгмийн эгэх хариуцлага гэсэн тэгээд дөрвөн тулгуур болсон үзэл элемент гэж байдаг бол энэ дөрвөн зүйлээс бүрддэг. Нэгдүгээр мэдэх эрх, сонсогдох эрх, нэгдэн эрх, олцох эрх. Энэ дөрвөн эрх хангалттай нийгмийн эгэх хариуцлагыг амьдралдаа бодож байна. За мэдэх эрх. Ерөөсөө та мэдээлэл авахтай. Тэр үйл ямар үйл ажиллагаа хийгээд байгаа юм. Тэр яг юу хийж байгаа юм бэ? Ямар үйлчлэгээ үзүүлж байгаа юм бэ? Яг ямар тогтоох шийдвэр гаргасан юм бэ? Шударгаас бүтсэн юм уу? За төрийг ажиллаа гэж явж байгаа санхүү үнээр үр ашигтай тулгуур байлаа тусалж чадж байгаа юм уу? Гэдгийг мэдмээр байгаа. Та яг мэдчихэл мэдхтэй байж дараагийн ахын байгаа шүү дээ. За энэ мэдээлэл авах нэг юм. За дараагийн юм лээ сонсогдох буюу та өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх болж юм болохгүй байх. Эсвэл би ингэж бодож юм, эсвэл ийм өөр байна гэж мэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх. Та сам нээж хийхгүй гэж байна. Тэрнийг илэрхийлэх орон зай гэж юм. Гуравдугаар нэгдэн эрх. Та ганцаараа дэлгэрмаа боож алтан чимэг дулмаа нэг нэгээрээ ярих нэг хэсэг. Гэтэ бид энэ заалан сууж байгаа бүгдээрээ нэг үнэтэй үзэл санаан дээр нэгдээд нэг дуу хоолтой болоо ярих нэг хэсэг тийм үү? Аль нь илүү үр дүнтэй юм бэ? Эхнийх нь юу гэдэг юм бэ? Энийг нийгмийн байгууллагын гол одоо өсвөлжин гоо энэ дээр байхгүй олон хүний одоо үзэл санаа үзэл баримтлалтай дуу хоолойг нийлгэж хүчтэй сонсох гэдэг нийгмийн нийгмийн байгууллага үнээр хүчтэй ажиллаж байна. Угаасаа ч тийм одоо боломж юм байна. Та бүхэн хэлээ нэг энэ хүний хэлсэн жишээлдээ диск энд байгаа хогийг би нэг шиг дисээр авах эсвэл айгүй олон дисийг нэжгээдэг цуглуулж байгаа боогод шүүр болгож ашиглаад хогийг авч байгаа. Хоёулаа хог зэрэг. Гэтэ магадгүй олон дис нийлээ шүүр болгоод ашигласан. Тэр нь илүү үр дүнтэй те. Иргэний нийгмийн байгууллага ингэж ажилладаг байхгүй. За хамгийн сүүлд дөрөв дэх толгой нь юу вэ гэдэг олцох. Та мэдээлэл авлаа, үзэл бодлоо илэрхийлээ, нэгдлээ, одоо та олцсон. Та ширээний ард гэж байгаа төрийн байгууллагын төлөөлөлтөөр ингэж ийм байр ярьсан, орсон, хянан энийг хэлээд байгаа. Энэ ерөөсөө нийгмийн эгэх хариуцлага болохгүй. Эгэх хариуцлага нь тайлагнах, хэлэлцэх, хариуцлага тооцох гэсэн гурван үндсэн элементээс бүрдэнэ. Нэгдүгээр үе шат буюу тайлагнах нь төр засгийн байгууллага, албан тушаалтнууд өөрсдийн хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг олон нийтэд тайлагнаж мэдээлэх, мөн иргэдэд тухайн мэдээллийг ил тод нээлттэй байлгах тухай ойлголт юм. Харин хэлэлцэх нь төр засгийн байгууллага, албан тушаалтнууд ажил үргээхийн биелэлтийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, хийсэн ажлаа үндэслэл нотлохоотоо тайлбарлах, иргэдийн санал бодлыг сонсох хэлбэрээр тэдэнтэй харилцах, ярилцах үйл явц. Хариуцлага тооцох гэдэг нь төр засгийн байгууллага, албан тушаалтнууд албан үүргээ цайдраг биелүүлээгүй бол тэдэнд алдаагаа засах боломж олгох, эсвэл хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг хамаатуулан ойлгож болно. Эгэх хариуцлага нь хоёр талын харилцааны хүрээнд бий болдог юм. Өөрөөр хэлбэл энд нь эрэлт нийлүүлэлтийн зарчим үйлчилж байгааг харж болно. Жишээлбэл эгэх хариуцлага нь нэг талаасаа иргэдийн эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлэх, нөгөө талаас төрийн түвшээдийг хариуцсан үүргээ сайн биелүүлэхийг шаардах гэсэн хоёр утга санааг багтааж байна. Энэ нь эрх үүргийн буюу эрэлт нийлүүлэлтийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдэж байгаа юм. Бид нар ярьдаг иргэн буйдор төр буй дотор одоо татвар буй гэж тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол бид нар төр гэдэг юмыг сонгоод иргэн бүр одоо өөрийгөө үн цэнтэй нэг төрөлтэйгээр мэдэрч аз жаргалтай амьдрахын тулд бид нар өөрөө өөрийгөө төлөөлөв, хэсэг бүлэг хүнийг төлөөлөв.
За тухайн газар орнд төлөөлөх хүмүүсээ одоо дамжуулаад тэр хүмүүсийг сонгосны үндсэндээ төр гэдэг юмыг бий болгосон тийм ээ. За эргээд бид нар тэр төрийн механизмыг, тэр төрийн хүрлийг тасралтгүй байнгын эргүүлэхийн тулд за тэр одоо эргэж байгаа бүрд нь иргэдийнхаа амь амжиргаа эргүүлмэн боловсрол бусад одоо хүн байх тэр одоо учир шалтгааныг дэмжих тэр юмдаа хувь нэмнэр оруулж явах хэрэгтэй. Тэр одоо татварыг бид нар одоо төлдөө өгөх тийм үү. Тэр татварын мөнгөөр төрмөө буцаагаад үйл ажиллагаа явуулаад иргэндээ ашгаа бүрдээд. Гэтэл иргэн бид нар яаж ийм нөгөө мөнгө маань одоо яг юунд зарцуулагдаж байна. Үнэхээр одоо иргэн миний энэ орон нутагт байгаа нэн тэргүүний шаардлагатай жил зүг зарцуулагдаж байна уу? За энэ мөнгө маань зарцуулагдлаа гэхэд энийг зарцуулах эрхийг нь хэн олгосон байна? За энэ мөнгө одоо нөгөө худалдаа авах ажиллагааны одоо хууль тогтоомжоор сонгон шалгаруулах юм шударга хийгдсэн байна. Гэх мэтчлэн ийм зүйлийг бид нар хянжээж эргээд төрөөс бид нар яг одоо өөртөө хэрэгтэй тухайн орон нутагт энэ шаардлагатай тэр төрийн үйлчилгээг авах нөхцөл нь бүрдэж байгаа маань. Цаг хугацааны явцад үнэхээр зарим нэг төрийн үйлчилгээний одоо юм маань хаа нэгэн газараа тоглодоод иргэндээ хүрч байгаа тэр үйлчилгээ маань ямарваа нэг байдлаар одоо тоглолт үүсчээ гэдгийг бид нар харж байсан. Гэтэл одоо нэг хүн дуурайад нэг хүн энэ тоглолтыг арилгая гэж үзэхэд энэ бол боломжгүй юм аа. Нэг талаас иргэд одоо үйлчилгээ бүртгэж нөгөө талаас төр болвол нөгөө нэг үйлчилгээ үзүүлэгч байгуулах. Үйлчилгээ үзүүлэгч байгуулгын тэр одоо үйлчилгээ нь иргэдийнхаа эрэлт хэрэгцээг тохирж гинүү гэдгийг бид нар энэ одоо иргэд хариуцлагынхаа зарчмын дор энэ хоёр одоо яг хулж гинүү эсвэл зөрж гинүү хэр хол зөрж ивэ гэдгийг харж чадахгүйгээр бид нар энэ төрийн үйлчилгээнээс одоо та нар сайн сайхан байх ёстой. Та нар тиймээ бидний одоо өсөн хүлээсэн төрийн үйлчилгээг үзүүлж чадахгүй байх. Ингэж хэлэх сохор мохроор ингэж хэлэх боломжгүй болчихж байгаа маа. Үнэхээр одоо энэ тэнцүү байж чадчих нь үгүй юу? Чадахгүй бол юундаа байна гэдэг юмыг иргэд иргэний нийгмийн байгууллага өөрсдөө гаргаж ирчээд энийг одоо яг тийм төвшөнд одоо зайсанд байгаа хүний авч байгаа зайны хэмжээний үйлчилгээг 5500 бүр аслагдсан нутаг орон нутгийн иргэн автайны тийм хэмжээнд очиулаад иргэд иргэний нийгмийн байгууллага оролцох энэ утга учир чинь өөрөө одоо энэ нийгмийн нэг хариуцлагын гол зарчим юм аа. За нийгмийн хариуцлага гэдэг нийгмийн эерэг хариуцлагыг ялгаатай. Нийгмийн эерэг хариуцлага өөрөө олон жилийн төвөртэй. Гэхдээ яг нийгмийн эерэг хариуцлага гэдэг үгийнхаа яг үндсэн утгаар өнөө хэлж байгаа оцсон гэдэг холбоот хөгжөөд нэвтрүүлээд одоо түнж орох 20-30 жилийн настай юм ойлгох юм байна. За бидний мэдих нийгмийн хариуцлага гэдэг бол та бүхэн мэдж байгаа хувийн хвшил компаниуд өөрсдийнхөө ослогоо компани одоо үндсэндээ олсон ашиглаад тодорхой хувийг нийгэмдээ буцаагаад өгөхийг нийгмийн сайн сайхны төлөө өөрсдөө сайн дураараа ашиглаад тодорхой хувийг зарцуулах нийгмийн хариуцлага гэж байна. Нийгмийн эерэг хариуцлага гэдэг бол би маш олон юм ярьмаар. Тэрээс төрөөс иргэдийнхээ өмнө бүтээсэн тэр хариуцлагыг бид эерэг хариуцлага гэж байна. Монгол хэлний яг эерэг гэдэг үг нь эерэг бодлого эерэг бодлоготой тийм үг юм билээ. Тэгээд яг нийгмийн эерэг хариуцлага боёо үүнээс хойш та бүхэн нийгмийн эерэг хариуцлага гэж сонсвол төрөөс иргэдийн өмнө бүтээсэн тэр үүрэг хариуцлага нийгмийн эерэг хариуцлага гэж байна. Бид нар ерөөсөө сайн сайхан амьдралыг хүсдэг. Тэр сайн сайхан амьдралыг зохицохын тулд бид нар тодорхой төлөвлөлтөд гаргаад ажиллах хэрэгтэй зардлыг тодорхойлоод өгч байгаа. Иргэний нийгмийн байгууллага бидний дуу хоолой гэдэг стат нөгөө төр үлдэх шиг бүр болоод ингээд бидний санаа төр дуугчлаад ингээд явж байгаа. Эерэг хариуцлага энэ төрлийн хүрээнд бидний нутагшуулах байгаа бас нэгэн тийм үзэл бол ерөөсөө хамтарч ажиллах, бүтээлчээс асуулт олцох. Бидний энэ үслийг түгэх гэдэг аа. Ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн салбар нийгмийн эерэг хариуцлагын одоо арга хэрэгслийн тусламжтайгаар за эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөлт хэрэгжил за тэгээд хяналт үнэлгээ иргэд иргэний нийгмийн байгууллагыг бодитоогоор хууль эрх зүйн одоо хүрээнд нь оролцуулсан юм байхаас ихсүүлээд зөвхөн одоо эрүүл мэндийн салбараар тогтохгүй цаашид одоо боловсрол бусад одоо салбар төрийн үйлчилгээний бүхий салбар иргэд иргэний нийгмийн байгууллагын одоо оролцоог бодитоогоор үр дүнтэйгээр бий болгох ийм чухал төслийн чухал арга хэмжээний ялангуяа одоо хүн болгон өөрийгөө үн цэнтэйгээр нэг төрөлтэйгээр мэдэрч амьдрах
хаана амьдарч байгаа, тэний хүүхдүүд тийм ээ, тэр одоо хөгжлийн бэрхшээлтэй юу, үнчин үү, ядуу юу гэдгээс үл хамааран энэ төрлийн үйлчилгээг иргэн бүр хүртээмжтэй байх энэ сайхан үйлсийн төлөө бүгдээрээ ингэж нэгдэж байгаа гэж ингэж ойлгож байна. За энэ юу гэж байгаа вэ? Тэгш буюу тэгшлэх зарчим. За энэ бол тэгш эрхийн зарчим. Энэ бол өнөөдөр бодит байдал юм ямар байгааг харуулсан. Тийм ээ? За энэ бол эрх чөлөө гэдэг юм байна гэж харуулж байна. Тэгэхээр бид нар альны төлөө зорих хэрэгтэй байна уу? Жишээлбэл нэг хэсэг энэ хүнд энэ хэрэгтэй юм уу? Эцсийн дүндээ яах гэж энийг хараа гэсэн цаанаасаа. Хүмүүс За зүйлээ. Энэ зургийн зорилго нь энэ арга хэмжээг бүх хүнд үзүүлэхийг зорьсон. Гэтэл хэн нэг нь үзэж чадахгүй ангууд нь за үзэж чадахгүй байгаа нэгэнд нь энэ хүнтэй адилхан эрх хэдлэх тэр боломжийг олгооч гэсэн. Гэтэл яасан? Энэ бүгдэнд нь тэгш хандж ийна гэд ингээд хуваарлаа. Гэтэл энэ хөөргийг яаж ч юу? Энэ хараа хүлгийн шуурмас татлааш байдгаар одоо ингээд хэдэн цаг ингээд зогсох вэ? За тэгээд манай одоо сонгуул, манай улс төрийн тогтолцоо, нийгмийн одоо улс төрийн намуудын өнөөгийн нөхцөл байдал ерөнхийдөө бол нэг иймэрхүү байна гэж их олон газар хаанаа л ярьж байна тийм ээ. Тэгээд нийгмийн их хариуцлагын төсөл маань өөрөө ийм байлгахын төлөө ядаж яваач. Магадгүй энэ төслийн ихэн одоо энэ төсөл хэрэгжээд 1, 2, 3 үе шат явсны дараагаар ядаж л нэг ийм болгоод хэсэг хугацааны дараа мэдээж ийм болвол бүх юм сайхан тийм ээ. Яагаад гэвэл хашааны заргалахгүй тэр хайрцаг хэрэг байна уу? Хайрцаг хэрэг байхгүй. Энд ерөөсөө хүн болгон биенийгаа үн цэнтэйгээр бүрэн дүүрэн одоо энэ ч хүн тэр ч хүн өстой нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хөгшин залуу хүүхэд тэгээд одоо эрэгтэй эмэгтэй казак ураад дөрүүд хэн байгаас үүсч шалтгаалаад хүн гэдэг эрхээ идэх энэ зарчим руу нийгмийн эерэг хариуцлага гэдэг маань өөрөө баг багаар ингэж түлхэж өгж байгаа юм шүү гэж хүмүүст ойлгож байна. Нийгмийн эерэг хариуцлага гэж юу яриад байна? Тийм ээ. Тэгэхээр төрийн одоо үйлчилгээ иргэндээ хүрж байгаа энэ асуудалтай иргэний нийгмийн байгууллага маань хяналттай төрийг одоо тэр бие ёстой ажлын хийх хамтран оролцож, иргэдийн оролцоог нэмэх ингэж ажиллахад одоо үндсэн одоо нийгмийн хариуцлага маань одоо цааш агуулгах тулд энэ учиртай. Аль болохоор одоо их хэмжүүлэхгүй байх, хүүхэд хэмжүүлэхгүй байх. Энэ асуудал дээр төр иргэний нийгэм байгууллага хамтаа ажиллаж энэ төслийн маань одоо хэрэгжиж байна. За төслийн өрөөнд бол 6 үндсэн зорилт хэвшиж байгаа. За дээр нь бол 6 үр дүн хүлээж байна. За энэ асуудал дээр бол та бүхнийгээ хамтраад иргэдтэй нийгэмтэйгээ хамтраад ингээд энэ одоо төслийн баримттай хэрэгжүүлнэ. Иргэдийн маань донд одоо хамгийн их тулгуурлаад байгаа асуудал бол их хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ одоо биднэрт их тулгуурсан асуудал байна гэдгийг гаргаж ирээд төрийнхтэй ер нь энэ бүгэнд юу хийх вэ гэдгийг тодорхой тэгээд энэ төслийг үндсэн санааг хэмээн гаргасан байна. Иргэн мэд байгаа учраас бидэнд үйлчлэхэд тулд төрийн байгууллага байгаа. Тэгвэл төрийн байгууллагын үйлчлэгээ бидний хэрэгцээг ингээд хангаж авах бидний одоо хүслийн дагуу гэж ажиллаж байгаа хэрэгтэй гэж хүслийн дагуу ажиллаж ийм юу гэдгийг иргэд бид өөрсдөө танаад үнээр одоо ажиллаж чадахгүй тэрийг хамтран засгийн үйл явцыг л одоо нийгмийн эерэг хариуцлага байна. Яг энгийнээр тайлбарлаж байна. Хүний эрүүл мэндийг 100% гэж үзэх юм бол 85% ерөөсөө хөвгөн өөрөө хариуцах байна. Энэ нь одоо өөрөө амьдрах орчин, өөрийн дадцааш, удамшлаас ингээд шалтгаалаад 85% нь хариуцах байгаа. 10-аас 15%-ийг л одоо өөрчилсөн эрүүл мэндийн асуудал тулгарсан үед тэрийг маань одоо сайжруулах үйлчлэгийг эмнэлгийн байгууллага ингээд хариуцах байгаа. Тэгтэл бид юу гэхээр ерөөсөө эмнэлэг болохгүй. Эмнэлэг хэцүү байна. Эмнэлэг одоо биднэрт үйлчлэхгүй байх гэж одоо 10-аас 15% хариуцж байгаа энэ нэгжлэрээ хийж болох уу гэдгийг бас бид одоо хэрэгтэй. Тэгэхээр эрүүл мэндийн хүмүүст ингээд шалтгаалаад бид бүхэн одоо хариуцлагатай байж эрүүл мэндийн одоо хамгаалах, эрүүл байх
өөрийн хариуцлага одоо бид нар зайлшгүй гэж болгож байгаа маа. Тэгэхээр нэг хүүхдийн эрүүл мэндийн өөрчлөлтөө гэдэг өмнө одоо танилцуулсан үндэсний зорилгоо гэж бидний одоо үндэсний хэмжээнд одоо зориулж байгаа байгууллага тооны хүүхдийн ивэг сан байгаа. Үндэсний зөвлөх маань одоо өмнө ингээд танилцуулсан. Миний би манлайлсан ажиллаж байгаа төрийн бас байгууллага. Энэ төрийн бас байгууллага маань үрсгэл хөтөж гэрэл цагуус үрсгэл танин мэдгүй төрийн бас байгууллагыг хамтарч байгаа. Иргэдтэйгээ одоо хүсэл зорилгыг одоо биелүүлэх одоо оршин сууж байгаа иргэдтэйгээ ингээд хамтарч хэрэгжүүлэх байгаа. За тэгээд хамтран ажиллах байгууллага бол үрсгэл аймгийн засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг мөрөн тасан цэнгийн сумын засаг даргын тамгын газар, антх тасны захирагчийн албан, сум тасны эрүүл мэндийн төв, таван эрхийн эрүүл мэндийн төв энэ бүгд маань ингээд хамтраад нэг баг болоод энэ үйл ажиллагааг сайжруулахад ингэж хамтарч оролцох юм аа. Нийгмийн эгэх хариуцлага гэж юу вэ? Иргэдийн үйлдэл, төрийн үйлдэл, мэдээлэл, төр иргэний харилцааны талбар, олон нийтийн идэвх санаачлага буюу иргэний хөдөлгөөн гэсэн 5 элементийн харилцан үйлчлэлээс нийгмийн эгэх хариуцлага бүрдэнэ. Таны амьдарч байгаа газар шийдвэрлүүлэхийг хүсдэг асуудлууд хэр олон байдаг вэ? Тэгвэл та өөрийн орон нутаг тулгарч буй тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд төрд хэрхэн хүргэж бодит биелэл болгох вэ? Энд бид төрийн санхүүгийн удирдлагын мөчлөгт их нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийг ашиглаж болно. Төлөвлөх үе шат. Энэ хэсэгт орон нутагт тулгарч буй бэрхшээл болон хэрэгцээг тодорхойлох, тухайн асуудлын шийдлийг боловсруулан нарийн төлөвлөгөө гаргаж, түүнд тохирсон төсвийг эзэлсдэг. Иргэд энэ хэсэгт өөрсдийн дуу хоолойгоо өргөснөөр засгийн газар илүү үр дүнтэй, иргэдэд ойр, бодит амьдралд нийцсэн бодлого стратегийг таны тусламжтайгаар боловсруулах боломжтой болох юм. Жишээ нь, танай баг орон нутагт яаралтай засмал зам тавих шаардлагатай. Учир нь шорон замаар машин явах бүрт шороо тоос дэгдэн гудамжаар алгахын аргагүй болж, жолооч нар дур мэдэн зам гарснаар малын бэлчээр сүйдэж байж болох юм. Тэгвэл та орон нутгийнхаа иргэдийн нийтийн хурлын уулзалт, эсвэл санал асуулгад оролцох зэргээр төлөвлөлтийн үед саналаа өгч болох юм. Төсөвлөх үе шат. Энэ шатанд ирээдүйд тодорхой цаг хугацаанд хэрэгжих үйл ажиллагааг төлөвлөөд, тухайн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөний тоог хэмжээг урьдчилан тооцоолдог. Энэ үед танд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд шаардлагатай төсвийн хуваарлалт хийгдсэн үү? Энэ нь эрх зүйн хүрээнд явагдсан уу гэдгийг мөн л та хянах боломжтой. Жишээ нь, танай баг орон нутагт яаралтай засмал зам тавих шаардлагатай байлаа гэхэд түүнд шаардлагадах мөнгөний төсвөлөлтийг батлуулахад та гар бие оролцож дуу хоолойгоо хүргэх боломжтой. Төсвийн зарцуулалт. Татвар төлөгчид болон иргэд өөртөөс нь авсан мөнгийг зөв зүйл зарцуулж байгаа хэсэгт хяналт тавьж, энэ талаарх мэдээллийг төрөөс асууж лавлах бүрэн эрхтэй байдаг бол нөгөө талд төр төсвийн зарцуулалтаа олон нийтэд тайлагнаж, мэдээлэлээр хангах үүрэгтэй. Төсвийн зарцуулалтын үе шатнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгийг зөв зарцуулсан байна уу? Төсвийн зарцуулалт эрх зүйн хүрээнд хийгдэж байна уу гэдэгт та хяналт тавих боломжтой. Жишээ нь, таны амьдарч байгаа баг орон нутаг засмал зам тавих шаардлагатай учраас та төлөвлөлтөнд оролцоод дуу хоолойгоо хүргэсний үндсэн дээр төсвийг батлуулсан. Тэгвэл тухайн төсвөлөгдсөн мөнгө яг засмал зам тавихад зарцуулагдаж байна уу? Замын бүтээн байгуулалт одоо хэдэн хувьтай явж байна вэ? Товолсон хугацаанд дуусгаж чадах уу гэдэгт та хяналт тавих бүрэн эрхтэй. Гүйцэтгэлийн үнэлгээ. Нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд хийгдэх төсвийн хяналт гэдэг нь иргэд төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх юм. Иргэд төрөө санхүүжүүлсэн үйлчилгээний үр дүн, чанар, хүртээмжийг өөрсдийн амьдралд гаргасан бодит үр дүнтэй холбон үнэлэх боломжтой юм. Жишээ нь, танай баг орон нутаг засмал зам хэр чанартай тавигдсан. Зам тавигдсанаас хойш жолооч нар дур мэдэн бэлчээр сүйтгэн явах нь зогссон эсэх. Гудамж болон гэр оронд тань бужигнах шороо тоос хэр багассан гэдэг та үнэлгээ өгөх юм. Энэ бүгдээс үзэхэд иргэд төлөвлөлт, төсөвлөлт, зарцуулалт, гүйцэтгэлийн үнэлгээ гээд бүх зүйлд оролцох бүрэн боломжтой юм. Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан санхүүжилттэй Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийг Монгол улсын засгийн газартай хамтран нийслэлийн 3 дүүрэг аслагдсан 10 аймагт 2014 оны 9-р сараас хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд олон жил иргэдийн өмнө тулгамдаад байсан боловсрол, эрүүл мэндийн салбар дэх олон асуудлыг шийдвэрлэж чадсан. Харин шийдлийн эцэст нь тухайн орон нутгийн иргэд өөрсдөө байлаа. Тэд бэлэн зүйлийг бусдаас хүлээж суухын оронд санаачлах дэвшүүлж, гар бие оролцож, хэрэгцээтэй байгаа зүйлсээ бодит биелэл болгож чадсан аймагуудын төлөөлөл юм. Энэний нэг нь Хөвсгөл аймаг юм.
Одоо гол зорилго манай их хүүхдийн эндэгдэл одоо өмнө бас хоёр ихтгэл дээр тавьлаа. Их хүүхдийн эндэгдлийг хувь нэмрээ оруулах. Энэ үрээндээ бол 6 зорилт, 6 гарцаа ингээд тавьсан байж байгаа. Тэгээд их хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэгийг нэг чиглэлээр бол төрийн бодлого, шийдвэр, заавар аргачлал маш их байдаг юм. За ер нь улсын хэмжээнд ер нь сайдууд 829 сайдын тушаал байдаг юм зөвхөн улсын хэмжээнд. Тэр сайдуудын тушаалаас хамгийн олон тушаал шийдвэр гаргасан яам эрүүл мэндийн яам гэдэг юм байна. Энэ аргачлалгүй юм одоо хүний бүрдэж хүн бие болохоос ахуулаад эцсийн замд нь бүх зохицуултыг эрүүл мэндийн байгууллагын үүдээр ороод бүх зохицуултыг одоо ингээд бүр детач нарийн чимэд өгсөн байдаг юм. Хүүхдтэй холбоотой хүүхдийн үндэсний нөхөн өвчтөй эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрөөр улсын хэмжээнд хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөр бол 17 онд одоо батлагдсан байна. За үүнтэй холбогдуулаад Өвсгөл аймгийн хүүхдийн нөхөн өвчтөй эрүүл мэндийн аймгийн дэд хөтөлбөр батлагдаад ингээд мөрдөгдөж байгаа 152 дугаар тогтоолоор за эрүүл мэндийн сайдын одоо тушаалууд байгаа. Тэгээд хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэгээний чиглэлээр түрүүн багш ярьсан хэвээр багш 338 дугаар тушаал, 450 дугаар тушаал, мөн одоо 12 сарын 28-ны өдрийн А546 хөрх сум дундын эрүүл мэндийн төвөөс нэг бүртгэх насны хүүхдэд үзүүлэх нэрийн эргэлтийн ингээд батлагдсан байна. Энэ журмынхаа дагуу ингээд үйл ажиллагаа ингээд явуулахаар зохицуулагдсан байна. Тэгээд төслийн хүрээнд бол энэ гол одоо их хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ингээд гарсан хууль хэрэгжсэн актыг одоо энэ тушаалуудын хэрэгжилтэнд ер нь санал тавиад ингээд ажиллаж байна. Их хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэгээний стандарт аймгийн нэгдсэн эмнэлэг өрхийн эрүүл мэндийн төв сум дундын эмнэлгүүд ер нь их хүүхдтэй холбоотой стандарт заасан заалтууд нь одоо ямар юм бас үзэж байгаа. 1 сарын 15-нд их хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах чиглэлээр бүх талын оролцооны ихтгэл тавьсан. Миний ээж гэсэн одоо төсөлтэйгээ уялдуулаад ихтгэл тавиад саналаа гаргасан. За ингээд хамтарч одоо саналаа гаргасны үндсээр энэ А41 дугаар тушаал гарсан байгаа эрүүл мэндийн газрын даргын. За энэ нь болохоор их хүүхдийн эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах үндсэн чиглэлгээд батлагдсан байна. Энэ үндсэн чиглэлээр бол бүх мэргэжилтнүүдийг сум өрхийн эмнэлгүүдэд хуваарлаад төрхийн эмч, хүүхдийн эмчийг ингээд сум болгон зөвлөхөөр ажиллахаар ингээд бүр детальчлаад ингээд өгсөн байна. Энэ бүгдийг хараад энэ бүгдээс одоо ингээд эрүүл мэндийн газар бол эрүүл мэндийн газар ингээд маш их энэ чиглэл аргачлалуудаар бол ерөөс гаргаж өгдөг юм байна. Эдгээр нь бол ингээд харагдаж байгаа. За нийгмийн эгийг хариуцлах нь мэдээлэл, иргэдийн үйлдэл, төрийн хариу үйлдэл гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүний харилцан үйлчлэлээр тодорхойлогддог байна. Өөрөөр хэлбэл нийгмийн эгийг хариуцлахын механизм нь мэдээллийг ашиглан иргэний нийгмийн бүлгүүд болон иргэдийг тодорхой үйлдэл хийхийг өдөөх, түүний үр дүнд төр засгаас хариу үйлдэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэдэг байна.